Монгол шуудан хүчит компани одоо хувьд бол та бүхэн бол эд эсний юм шүү. Тэгэхээр компани маань үйл ажиллагаа илүү өргөн хүрээтэй, илүү одоо үйлчлэгийн сайн одоо ийм шилдэг компани байхад бол энд компани ажиллаж байгаа. Хүн болгоны одоо хүчин зүтгэл, алсын хараа, хэм зорилго, энэ зорилготой чиглэж ажиллах тэр үнд зүйл нь хамгийн чухал юм аа. Тэгээд энэ одоо санаачлал хэрэгжүүлэн ажиллаж байгаа энэ кайдзен одоо өөрөө Японог таах гэж байгаа. Одоо өөрчлөлийг үүтэй тасалдгүй одоо сайжруулах гэдэг юм. Тэгэхээр энэ одоо санаачлалыг дэмжиж компанид одоо бас энэ төслийг эхлүүлж байгаа төслийнхаа баг хамгаалалт бас баяр хүргэе. Тэгээд Монгол шуудан компани бол өөрөө бахархах хэрэгтэй хийсэн бүтээсэн зүйлтэй ийм одоо хамт олон та бүхэн тэгэхээр ирээдүйд бүгдээрээ бас эргээд харахад одоо бас хийсэн бүтээсэн зүйлтэй бахархах зүйлтэй ийм одоо шинийг дандаа илэрхийлсэн ийм бүтээлч хамт олон баяа гэдэг уриалгыг одоо та бүхэнд дэвшүүлж байна. Тэгээд та бүхнийхээ ажил одоо өндөр амжилт хүсье. Тэгээд одоо өөрчлөлтийг бахархын нэртэй одоо өнөөдрийн арга хэмжээ одоо нэгдсэнийг бол аль биесээр мэдэгдэе. Тэгээд нийт төслийн багийн одоо хамт олныг бас бид тайлбар дээр өгөхийг хүсэж байна. За хадгалж хэлтэй баярлалаа. Бүтээмжийн хорооны гишүүдийг тайзнаа орж байна. За та бүхэн санаж байгаа 2018 оны 5 сарын 18-нд бид нар Улаанбаатар хотын нийт ажилчдтайгаа уулзаад компани шинэ алсын хараа за мөнгө зүйлсээ хуваалцаж ярилцсан байгаа. Та бүхэнд манаас номорч гэсэн авчсан байж байгаа. За тэнд бол үнэ зүйлс дээр бол орсон зүйлсүүдийг та бүхэн сайн мэдж байгаа хаа. Нэг нь бол өндөр бүтээмжтэй хамт олон гэсэн байж байгаа. 2018 оны 5 сарын 18-нд бид нар компани хөгжийг хүнээ хөгжүүлэх ёстой гэж ярьж байсан. Хүнээ сонсох ёстой гэж ярьж байсан. Бүгдээрээ санаачлагтай ажиллая гэж ярьж байсан. Тэр санаачлагыг хүлээж авах удирдлагын түвшинд дэмжиж одоо шийдвэр болгон явах тэр бүтцийг бид нар байгуулах гэж байсан. Саяхан бүтээмжийн хорооны өдөрдөмж маань гүйцэтгэх захирлаар батлагдсан байгаа. Бүтээмжийн хорооны гишүүдээ би та бүхэнд танилцуулж байна. Та бүхний сайн мэдэх. За бүтээмжийн хорооны дараагаар бол миний бие Тэлмэн Монгол шуудан хүчит компанид эд захирал ажиллаж байгаа. За дээрэс нь гишүүдээр нь манай захирлууд ажиллаж байгаа. Тээвэр зүүш логистикийн газрын захирал Хос хоёр ажиллаж байгаа. За үйлдвэрлэл хариуцсан захирал Наранбат ажиллаж байгаа. За шуудангийн технологийн газрын захирал Сод Чимэг захирал ажиллаж байгаа. За санхүүгийн газрын захирал Наран цэцэг захирал ажиллаж байгаа. За чанарын удирдлагын албаны дарга маань болохоор нарийн бичгээр ажиллаж байгаа. За стратеги төлөвлөлтийн газрын захирал Батулга маань ингээд гишүүнээр ажиллаж байгаа маа. За энэ хороо маань байгуулагдсанаар өнөөдөр бид нар анхныхаа уралдааныг зарлах гэж байна нийт ажилчдын хамт. Ингээд та бүхэн маань хөтөлбөрийн дагуу явагдах сургалтуудын дагуу сургалтууд дээр хэрхэн өөрийнхөө саналыг илэрхийлэх, хэрхэн удирдлагад хүрэхийн гэдэг тиймнүүдээр явагдана. За энэ бүтц маань одоо бий болсноор бол тодорхой саналууд маань дэмжигдээд цаашдаа бол ингээд хэрэгжих юм болцоо бүрдэж байгаа маа. За мэдээч хэрэг томоохон саналуудыг бид нар нөөцөнд аваад том хөтөлбөр болгоод явах болцоотой. За тасралтгүй сайжруулалт гэдэг маань болохоор жижиг саналуудыг жижиг жижиг өөрчлөлтүүд томоохон хэмжээний өөрчлөлтөнд авчирна гэж үзэж байгаа. За энэ нь бол гүйцэтгэх захирлын тушаалаар 3 сая хүртэл төгрөгийн бас ингээд санхүүжилт хөрөнгө оруулалт орох юм болцоотой явж байгаа. За бүтээмжийн хорооны даргын хувьд бол ямар нэгэн субъектив байхгүй энэ шударгаар ил тод бид бүхэн ажиллана гэдгийг бол та бүхэнд амлаж байна. За баярлалаа. Дараагийн хөтөлбөртөө өргөжлөлөө. Одоо ингээд хөтөлбөрийн дагуу сургалт маань яв. Кайзен саналын систем чухам юу вэ гэдэг талаар сургалт чанарын удирдлага хаалнаас орно. Бид нар өнөөдөр Монгол шуудан компаниг амжилтанд хүрэхийн тулд хүн болгон хичээж зүтгэж маш их хөдөлмөр гаргаж зүтгэж ажиллаж байгаа. Тэгэхээр энд цугласан бүгдээрээ нэг нэгэндээ баяр хүргээд урам хайрлаад нэг чанга алга тасчээд өгөө. За баярлалаа. Жон сулхаа алга ташаад байна уу гэх юм. Хоёрдугаарт нь яг үгээр сая чанарын удирдлагын албанаас 5 сая-ийн хөтөлбөрийг офисын ажлын байрнаас эхлүүлсэн байгаа. Бүгдээрээ мэдж байгаа. Энэхүү арга хэмжээг маш идэвхтэй, зүтгэлтэй, багаараа сайн ажилласан нийт одоо газар алах бэлдсэн офисын ажлын байрны хамт олондоо бас баярлалаа гэж хэлэх гэсэн юм аа. За, сая бүтээмжийн хорооны дарга маань хэллээ, гүйцэтгэх захирал хэллээ, кайзен гэж юу юм бэ? Манайх нэлээд хүлээлттэй байсан баг. Сайжруулахын тулд гэдэг. Энэ хоёр маань нийлээд
давуу талтай байх уу гэхээр биднэрт нэг Монгол гоё үг гэдэг шүү дээ. Нөгөө туслыг хураавал далаа гэдэг те. Нөгөө талаараа олон тусал нийлж далааг бүтээдэг гэдэг ийм ойлголт байдаг. Энэ маань өөрөө жижиг сайжруулалтын санал байдаг. Аливаа жижиг сайжруулалт маань тасралтгүй явагдсанараа өөрөө том үр дүнд хүргэдээмаа гэсэн гол философи нь эндээ явж байгаа. За тэгээд байгууллагын соёлыг бол мэдээж ажилтнууд бүрдүүлдэг байж байгаа тийм. Кайзен саналын системтэй холбоотойгоор кайзен хандлага, кайзен соёл гэсэн ойлголт бий болоод ирчихэж байгаа. Энэ маань юу гэсэн үг юм гэхээр нэгдүгээр кайзен саналын системийн хүрээнд бүтээлч бай гэж байгаа тийм. Бүтээлч байх хэрэгтэй, шинэлэг байх хэрэгтэй, тасралтгүй сайжруулъя. Бид нар бүгдээрээ бүтээлч сэтгэхүйтэй шинэлэг хандлагатайгаар тасралтгүй үйл ажиллагаагаа сайжруулж явъя гэсэн ийм утгатай юм байгаа. Ер нь кайзен соёл, кайзен хандлага гэдэг маань ерөөсөө энгийнээр бол ажилтан та өөртөө бүтээлч, шинэлэг энэ хандлагыг бий болгосноор компанийн үйл ажиллагааг тасралтгүй сайжирч явах үнэтэй хувь нэмэр оруулж ирнэ гэсэн ийм ойлголтыг ерөнхийдөө хэлж байгаа. За тэгэд кайзен саналын системтэй холбоотойгоор 7 төрлийн алдагдал байна гэж ингэж үзэж байгаа. Нэгдүгээр нь юуны алдагдал байна гэхээр ажлын явцад үүссэн хүлээлт, зогсолт, материал мэдээллийн хүлээлт гэж байна. Ерөнхийдөө ажлын процесс донд гарч байгаа эхний алдагдал нь хүлээлт гэсэн үг тийм ээ. За хоёр дахь нь болохоор ажлыг одоо дахин хийх шаардлагатай болдог. Энэ нь болохоор шаардлага хангаагүй ажлын улмаас тухайн ажлыг дахиж хийх, залруулах шаардлага үүсч ивэл энэ юу аах нь нөгөө алдагдлын төрөлд ороод явчих юм шүү дээ. Гурав дахь нь юу болох вэ гэхээр илүү ажил шаардлагад нийцэхгүй илүү ажлыг хийх нь өөрөө кайзен саналын системийн хувьд гурав дахь төрлийн алдагдал болох нэ. За дөрөв дэх нь болохоор бараа материал мэдээллийн илүүдэл гэж байгаа. Ашиглагдахгүй материал бүтээгдэхүүн үйлчлэгээ манад байна уу? Одоо хэрэглэгчийн яг хэрэгцээ шаардлагад тийм сайн нийцэхгүй ч гэдэг юм үү те. Зах зээлийн хэрэгцээнд нийцэхгүй ийм бараа мэдээллийн илүүдэл байна уу гэж байгаа. За тав дахь нь болохоор хит их үйлдвэрлэл. Энэ мөн л нөгөө зах зээлийн эрэлтээс давсан хит их бүтээгдэхүүн үйлчлэгээ бий болгоод байна уу гэдэг. Энэ өөрөө хэрвээ хит их үйлдвэрлэл явагдаад ирэхэд кайзен саналын системийн хувьд энэ маань өөрөө алдагдал болоо явчих юм гэсэн. За 6 дахь нь болохоор процесс бид нар бол ерөнхийдөө бидний ажилчин энгийнээр ойлгоход бол процессуудын нийлбэр л байгаа шүү дээ. Процесст юу яригдах вэ гэхээр хүн яригдана, тоног төхөөрөмж яригдана, материал яригдана. Энэ дунд шаардлагагүй илүү хөдөлгөөн хийгдэж гэнэ үү, хийгдэхгүй байна уу гэдэг ажиглах шаардлагатай. Энэ нь өөрөө хэрвээ тийм байгаа тохиолдолд алдагдлын төрөл болоо явчих байна гэсэн. За 7 дахь нь болохоор тээвэрлэл байгаа тийм хэрэгцээгүй тээвэрлэлт хийгдэж гэнэ үү, тээвэрлэлтийг дахин хийх шаардлага үүсэж гэнэ үү гэсэн ийм ойлголт байна. За тэгээд кайзен санал гэдэг нь ерөнхийдөө өөрчлөх, сайжруулах саналууд л гэж ойлгоод байгаа шүү дээ. Жижиг сайжруулалтын саналууд. Ямар төрлөөр хийх үү гэхээр нэгдүгээр кайзен саналыг гаргахдаа та энэ хүрээнд эдгээр хүрээнд л ерөөсөө саналуудаа бодно гэсэн. Эхнийх нь юу гэхээр компани өртөг зардлыг яаж бууруулах вэ? Компани өртөг зардлыг бууруулахад таны санал юу байж болох вэ гэсэн үг байхгүй юу? За хоёр дахь нь болохоор компани ашиг орлогыг нэмэгдүүлэх ямар боломж болцоо байна вэ? За гурав дахь нь болохоор байгууллагын ёс зүй, ажлын байрны соёлыг яаж нэмэгдүүлэх вэ? Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг яаж нэмэгдүүлэх вэ? Бүтээгдэхүүн үйлчлэгээ, үйл ажиллагааны чанарыг яаж сайжруулах вэ? Ажлыг яаж илүү хөнгөвчлсөн бүтээмжтэй байдлаар зохион байгуулах вэ? Ажилд гүйцэтгэх дундаж хугацааг хэрхэн яаж багасгах вэ гэх мэт энэ одоо 12 чиглэлээр кайзен саналын систем маань одоо түрүүн бүтээмжийн орооны дарга хэлсэн байна те сар болгон улирал болгон кайзен саналын уралдаан зарлагдана. Энэ уралдааны сэдэв чиглэл маань ерөөсөө үндсэн энэ 12 агуулгад багтаж явах гэсэн. Та хэд маань ч гэсэн за одоо ямар санал гарах уу гэж бодохдоо энэ хүрээгээл харах нь шүү дээ. Түрүүний 7 алдагталтайгаа уялдуулж бодно гэсэн. За ямар саналыг хүлээж авахгүй сая болохоор хүлээж авах саналын төрлүүдийг ярьсан тийм ээ. Ямар саналыг хүлээж авахгүй вэ гэхээр нэгдүгээр компани газар алт хэлцээ нэг үйл ажиллагааны чиг үүрэг зарчим мөн дотоод компани дотоод дүрм журамтай хашилтсан ийм санал авах юм бол хүлээж авах боломжгүй гэсэн үг тийм ээ. Хоёрт нь болохоор компани бизнес төлөвлөгөө мөн тухайн газар алт хэлцээ ажлын төлөвлөгөө
удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг Kaizen санал болгоод оруулаад ирчих юм бол энэ өөрөө яах нь дэмжигдэхгүй байх юм шүү дээ, тийм ээ. За гурав дахь нь болохоор давхарцсан санал гэж байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр таны ирүүлсэн саналыг өөр ажилтнаас өмнө нь ирж байсан бол тэр нь өөрөө утга агуулгын хувьд давхцаж байгаа юм бол энийг одоо хүлээж авахгүй гэсэн үг байна. За дөрөвт нь болохоор тухайн санал өөрөө ямар нэгэн тийм бодит нотлохоогүй тийм ээ хийсэр агуулгатай биелэх ямар ч боломжгүй санал байх юм бол энийг хүлээж авах боломжгүй гэж үзэх нэ. За тавт нь болохоор тухайн санал өөрөө төсөл хэлбэрийг хэрэгжснээрээ ямар нэгэн сайжрал авахгүй гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн бол тухайн саналыг дэмжигдэхгүй нөхцөл болох юм тийм ээ. За 6-т нь мэдээж хувийн чанартай аим гомдол шүүмж компани үйл ажиллагааг одоо шүүмжсэн хэлбэртэй ч манайхан гэхдээ санал гэдэг ингээд шүүмжлэх байхгүй л байлгүй тийм ээ. Ер нь бол гэхдээ мэдээд авч хүүднээс энийг хэлж байгаа. 7-т нь болохоор тухайн саналыг хэрэгжүүлэхэд хүлээгдэж байгаа үр дүнгээс хэтэрсэн төсөв гэсэн. Тухайн саналыг одоо төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх юм байна тийм үү? Тэнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх юм байна. Үр дүн нь хөрөнгө оруулалтаа нөхөх тийм чадваргүй ч гэж боломжгүй байх юм бол энэ санал өөрөө дэмжигдэхгүй гэж ойлгож болох нэ. За, Kaizen баг гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сая гүйцэтгэх захирлын тушаалаар Kaizen саналын системийн журам болон удирдамж батлагдсан байна. За, удирдамжинд юуг бичсэн байгаа гэхээр газар алт хилц одоо бүх нэгж шуудангийн үйлчлэгээний газар, шуудангийн үйлчлэгээний салбар бүгд өөрсдөө Kaizen багт хуваагдана гэсэн. Одоо цэцэрлэгийн нэг гоё юмнууд байдаг шүү дээ. Жимсгэн баг, алимхан баг гэдэг. Kaizen баг одоо жишээ төвийн үйлчлэгээний салбар хэдний Kaizen баг болох юм шүү. Чанарын удирдлагын алба хэдний Kaizen баг болох юм байна тийм ээ. Өөрсдөө жимсээс ч юм уу юугаар ч ямар төлөөлж багтаа нэр өгч гэсэн үг. За тэгэхээр яг хөө чанарын удирдлагын албаны хувьд болохоор хоёр хүнтэйгээ би өөрөө албаны дараа бүтэмжийн хорооны гишүүн учраас санал гаргах эрхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр манай албанаас нэг л хүн Kaizen санал гаргах эрхтэй болчихж байгаа байхгүй. Хэрвээ чанарын мэрэгчлэн Kaizen санал гаргах юм бол манай албан дээр нэг ямар 5% авах нь шар 5% ороод ирнэ гэсэн. За тухайн санал маань бүтэмжийн хороогоор ороод дэмжигдчих юм бол дахиад нэг ногоон 5% болчихно. За тэгээд дэмжигдээд бүгд хэрэгжчих юм бол улаан 5%. Тэгээ энэ мэтчлэнгээр Kaizen багуудын үнэлгээг сар тутамдаа улирал тутамдаа гаргаж ингэж явах юм байна. За таны ирүүлсэн Kaizen саналыг үнэлэх шалгуур үзүүлэлт нь юу юм бэ? Мэдээж хамгийн түрүүнд саналын үр дүн ач холбогдол гэсэн ойлголт байж байгаа тийм. Тухайн санал хэрэгжснээрээ ямар үр дүн авчрах юм бэ? Үр өгөөжтэй санал байж чадж гин үү гэдэг. За тэгээд саналын үр ашиг хөрөнгө оруулалттай холбоотой асуудал байна. Бүтээлч байдал гэж байгаа. Одоо энэ презентацаар Kaizen саналын хуудас гэдэг та хэд маань энэ сургалтын дараа бяцхан цайны завсарлага дээр Kaizen саналын хуудасууд байршсан байгаа. Энэ дээр бүтээлч байдал гэдэг нь юу гэхээр зөвхөн тухайн одоо саналын хуудсыг бүглөөд ингээд явуулж байгаа штэ. Тухайн одоо саналтай холбоотой бүх төрлийн тооцоо, судалгаа, фото мэдээлэл, фото зураг аваад хүртэл тэгээд тухайн саналтайгаа холбоод гоё бүтээлч байдаг ажиллаж болно гэж гэсэн утгатай. За тэгээд хэр их өрнөц шинэлэг сэтгэж байна вэ? Компани магадгүй хизээж хэрэгжиж байгаагүй цоо шин санал байх юм бол энэ маань өөрөө шинэлэг өрнөц байдал гэсэн англи руу ороод ерөнхийдөө ийм дөрвөн төрлөөр таны саналыг яа гэсэн үг бүтэмжийн хороо маань үнэлэх гэж ойлгож байна. За саналаа яаж хүлээж авах юм бэ? Мэдээж түрүүн одоо өнөөдрийн арга хэмжээний төгсгөл Kaizen саналын анхны уралдаан зарлагдана. Мэдээж Kaizen саналын уралдааныг сар удирдлагын давтамжтайгаар явуулсны улмаас тухайн одоо уралдааны чиглэл, зорилго, сэдвтэй уялдуулаад мөн бусад одоо саналын төрлөөр та Kaizen саналаа илгээх нэ. За Kaizen саналын хуудас гэдэг одоо та бүхнийг үүдэнд угтах энэхүү хуудас байна. Энэ саналаа гаргахдаа энэ хуудасаа ашиглана. За тэгээд уралдааныхаа дагуу саналаа гаргачаад энэ гурван суугаар чанарын удирдлагын албанд саналаа илгээх гэсэн. Одоо бүгдээ төв дээр манайхан ихэнх нь байнга очиж байгаа шүү. Нэг тохиолдолд нөгөө нэг улаан самбар байгаа даа тийм. Тэнд нөгөө санал хүлээн авах хайрцаг гэж байгаа. Хайрцагтаа саналаа хийн. Kaizen эт Монгол постыг эмээн гэсэн цахим хаяг нийцсэн байгаа. Мөн одоо салбарууд манай албанд хаяглаад шуудангаар дотоод шуудангаараа явуулчих болох нэ. Ингээд саналаа илгээх гэсэн. За бүтэмжийн хороо маань та ингээд саналаа ерөнхийдөө уралдааны дагуу бөглөөд чанарын удирдлагын албанд
хаягдаад илгээч. Одоо бүтээмжийн хороо яах вэ гэхээр таны саналыг хэрэгжүүлэх үү хэрэгжүүлэхгүй юу энэ хэр үр өгөөчтэй вэ? Түрүүний слайд дээр гардаг нөгөө дөрвөн төрлийн шалгуур үзүүлэлтээр шалгаад дэмжих, эсдэмжих гэсэн шийдвэр гаргаж авчих. За ингээд шийдвэр гаргачингууд хэрвээ тухайн санал дэмжих одоо шат руу орсон тохиолдолд энийг хэрэгжүүлэх багтан томилж гэсэн. Хэн тухайн саналыг хэрэгжүүлэх вэ? Одоо ерөнхийдөө дараагийн сургалтын дээр чанарын дугуйлт ингээд ороод ирнэ. Зөвхөн манайх нөгөө жижиг биш том магадгүй бүр төслийн хэмжээ, томоохон төслийн хэмжээнд байх тийм том санал орж ирэхийг үгүйсэхгүй шүү дээ. Тэгхийн бол ерөнхийдөө тухайн одоо төслийн багтан ч юм уу тухайн чиг үүргийн хүрээнд харьяалагдж байгаа газар алба хилцэст нь одоо хуваарлаад өгчнө гэсэн. Ямар ч байсан таны санал дэмжигдснээрээ хэрэгжнэ л гэсэн ийм санал байна. За ингэнгүүтээ санал чинь дэмжигдэх болчлоо, баг нь хэрэгжүүлэх баг нь тодорхой болчлоо. Тэгэхээр яг уу гэхээр уралдааныхаа төгсгөл тухайн сардаа уралдаан зарласан бол шилдэг санал хэн бай, хэн шилдэг санал гаргаваа гэдгийг шалгаруулна гэсэн. За ингээд шилдэг саналаар шалгарсан тухайн одоо ажилтны санал маань өөрөө урамшуулалт авах ийм тогтолцоо байдаг.